Aquí pueden aprovechar. England, you are going home. It's not coming home. I'm sorry, you're out. Яасан бацгаано дэлхийн аврал шалралт тэмцээний шүгэн дөрвөн сүүлчийн тоглолт болж дуслаа. Англи Аргентины тоглолттой галзуу солиотой тоглолт боллоо. Миний хоолой өвдсөн байсан өмнөх бичлэгүүдээр ч гэсэн анзаарсан ба хоолой өвдсөн байсан. Тэгээд хөтлөлт юм хийгээд нэмээд одоо бас баахан ойрлоод хоолой бол бүр бодоо олчлоо уучлаарай. Matchday recap presented by Social Pay. Аргентины хувьд бас үнэхээр драмагаар дүүрэн явж одоо финал руу дахиж бол гарч ирлээ. Аварга хамгаалах боломжтой боллоо. Испантай тоглохоор боллоо. За Английн хувьд бол одоо энэ гайхалтай generation те энэ гайхалтай үеийнхэн одоо 2006 оны дэлхийн аварга орчмын үеийн алтан үеийнхнаас хойш одоо хамгийн гайхалтай мундаг ийм үе 18 оны дэлхийн аваргаар Southgate-ийн эхлүүлсэн гэж хэлж болно. За бүр сайн ярих юм бол одоо 10-ад оны их үеэр Southgate болон одоо Английн хөлбөмбөгийн холбооны арын албаныхан одоо шинэ бэлтгэлийн бааз хийж шинэ залуучуудаа зориулсан шинэ одоо ийм тактикийн суурийг тавьж ирсэн одоо бүрэлдэхүүний бодлогын тийм ээ үр дүн шүү дээ тийм. Тэгээ энэ үр дүн бол одоо амжилттай явж байгаа бол би буруудахгүй гэж бодож байна. Гэхдээ зорьсон амжилтанда хүрч чадж гэнэ үгүй мэдээж үгүй тийм ээ. Еврогийн финал хүрлээ дэлхийн аваргын одоо шүгэн дөрөв хүрлээ. За ингээд энэ удаад бол хүрлийн төлөө Францтай тоглохоор болж байна. Саяны тоглолтыг яг ингээд ярих юм бол эхний үеийн ялангуяа эхний 20 орчим минутад маш хатуу тоглолт болсон. Шүүгч бол маш сайн бэлдсэн санагдсан. Ер нь бол өмнөх хүлээлтээр байсан шүү дээ. Энэ бол нэлээд чанга тоглолт болно. Эхний 20 орчим минут бол маш хатуу нэлээд чанга юм тоглолт болсон. Тэгээ шүүгч би бол маш сайн бэлдсэн гэж бодсон. Ягаад тэгэхээр эхнээс нь шууд хуудас өгөөд ч юм уу ингээд явчих юм бол бүр утгаа алддаг. Тийм алдартай жишээнүүд зөндөө байгаа шүү дээ. 2010 илүү дэлхийн аваргын Нидерланд Португалийн тоглолт байна гэдэг ч юм уу те. Тэр бол одоо шүүгч тоглолтын контролыг зүгээр гараасаа алдсан жишээ байсан шүү дээ. Валентин Иванов бил ор шүүгч байсан санагдаж байна. Тэгэхээр энэ тоглолтыг бол энэ Исмаил юм билээ Марокко гаралтай Америк шүүгч байсан. Үнэхээр мундаг өдөрдөж контролыг барьсан гэж бол би бодсон. Тэгээ 30 хэд дээр ихний шарыг бол өгсөн. Өөр арай жоохон өөр контексттэй нөхцөлтэй тоглолтын дээр бол аль аль талаас эхний 30 минутанд бол бараг л одоо 4-5 шар үзөхөд бол гайхааргүй аль аль талдаа ийм алдаанууд те тоглолтууд бол болсон. Гэхдээ энэ чиг тоглолтын темпл тэр байсан учраас тэрийг бол одоо ингээд асуудлууд болгохгүйгээр ингэж барьсан нь бол энэ шүүгчийг бол би үнэхээр магтмаар байна энэ тоглолтын дээр бол. Тэгээд 20 дугаар эхлээд удаагүй байжгаад Антони Гордон гой гол оруулсан. Кейн хинд дамжуулт гаргаж өгөө. Declan Rice, Morgan Rogers гараанд гарсан байсан те. Нони Мадукогийн оронд. Тэгээд Morgan Rogers маш гой дамжуултыг өгсөн. Ер нь гараанд гарсныхаа хэргийг бол одоо мундаг гаргалаа. Навел Молина хамгаалтан дээр мэдрэмж дутсан тэрэн дээр бол тийм ээ. Одоо ардуура алдчихж байгаа шүү дээ тийм. За тэгээд нэг сонирхолтой статистик гарч ирж байна л да. Антони Гордон бөмбөг оруулснаас хойш тоглолтыг дуустал Аргентин нийт 88% бөмбөг эзэмшсэн байна. За энэ бол одоо нэгдүгээр Аргентин товтсон. Гэхдээ бас нэг илэрхийлж байгаа зүйл нь Томас Тухел бол хамгаалж тоглосон гэдэг зүйл гарч ирж байгаа. 72 дээр Антони Гордоныг суулгаад Эзри Конса орж ирээд 5 амарчтай тогсон. За ингээд энэ бол одоо маш том юм юу бол хамгаалтын шийдэл бол боллоо. За тэр нь үр дүнд хүрсэн үгүй юу гэж мэдээж за яг мэдээж угаасаа хожигдсан юм шиг тийм. Гэхдээ агуулга талаасаа ч гэсэн үнэхээр эргэлзээтэй шийдвэр байлаа. Тэгээ 70 эд дээр одоо энэ дэлхийн аваргач ингээ усны завсарлага их болоод байгаа. Тэгээ 70 эд дээр гэдэг чинь дахиад 30 минут тоглоно гэсэн үг шүү дээ. Одоо бараг 100 минуттай тоглож байгаа. Тэгэхээр сүүлчийн 30 минут ийм амар их камбэк хийж байгаа Аргентин тийм. Месситэй Аргентин. За тэгээ Мессигийн дамжуултыг төгсөх хүмүүстэй ийм Аргентины эсрэг 30 минут бүтэн хамгаална гэж бодно гэдэг бол би бол гайхаж байна үнэндээ. Яг бүр улаан Английн фанатууд бол бүр бухимдаж байгаа гэж бодож байна. Толгой чинь одоо сайн баг шүү дээ тийм ээ. Одоо юуны төлөө Кейн байгаа вэ? Jude Bellingham байгаа байлаа. За Morgan Rogers, Anthony Gordon, Silvanus одоо Rashford тийм байдгийн ч одоо ийм одоо сайн яг хөрхи Saka гэмтлээс энэ дэлхийн ортос нөлөөллөө л дээ. Яагаад хожиж ийж тэгж тоглож байгаа юм бэ? Аргентинаас айсан уу? Мессигийн тоглолтоос айсан уу гэдэг ийм бодол ялчгүй бодогдчихлаа. Төгсгөл рүү бол Месси бүр үнэхээр галзуурлаа шүү дээ. 2 дугаар үед бол бүр одоо 39-тэй тоглогч байтугай зүгээр л дэлхийн аварга дээр ямар ч тоглогч ингэж тоглоно гэдэг ийм том тэмцээний энэ том шатан дээр Английн эсрэг ингэж тоглоно гэдэг бол зүгээр л өөрөө тусдаа зүйл. Би бол одоо гото мэдгүй ийм том хэмжээнд ингэж мундаг 39-тэй тоглогч тэр дундаа бүр тэр бол үнэхээр гайхалтай бүр үнэхээр шүтмээр перформанс байлаа. Сая бол Мессиг хамгаалах гэсэн ойлгомжтой. Месси боломж үүсгэн эсвэл одоо төгсгөл хийх аюултай нь ойлгомжтой шүү дээ. Тэрийг бол би байтугай бүгд мэдээ. Тэнгүүд Мессиг яагаад 2-3-аараа очиж хамгаалсангүй. Ихэнхдээ ганц хүн байлаа. За 2 хүн байсан ч тэгж тоглосон. Би зүгээр бодсон. Хэрвээ Англи фанат байсан бол Месси дээр сүүлийн 20-30 минут зүгээр амар хатуу тоглолтоо.
Тэ? За улаан утас шууд авчихсан зүгээр хайшаа. Гэхдээ маш хатуу тоглоо боломжийг хаагаад бүр ингээд яагаад тэгж тоглох болохгүй гэж. Яагаад финал гарч ирэхийн төлөө тоглож байгаа. Хожил эцсийн үнцэн шүү дээ, тэ? Гэмтэж бүртээ гэж байгаа юм биш тий. Одоо юу гэдэг юм муухай тоглол гэж байгаа биш байхгүй юу. Зүгээр л хатуу тоглолцлоо. Чанга тоглолтоо тий. Франц дээр Парагвай тоглосноос наагур тий. Тэгж тоглолтоо яагаад болохгүй гэж. Би тэрийг бол яг өмнөдөө жоохон гайхсан. Англиас гэхдээ бас сайн тоглолт мэдээж зөндөөс юу гэвэл үнэхээр гайхалтай хамгаалтуудыг хийлээ. Jordan Pickford ямар супер байв ёо. Бас бодсон л доо үнэхээр англи сайдгаар ингээ хамгаалцсан түүхлийг ингээ ярьж байгаа ч гэсэн эцсийн үр дүн ингээ ярих юм бол үнэхээр Месси байгаа тулдаа ажиллаа харин. Бас нөгөө талаас яг үнэндээ тэгж хамгаалт нь бол бас амжилттай байсан. Тэрийг бас буруутгаж болохгүй. John Stones бүр супер байлаа. Jed Spence дэлхийн аваргын эхний тоглолтын дээр гараанд гараад яг юуны эсрэг байсан санахгүй Хорват дээр илүүдээ те. Нэг агуу муу тоглолдог шүү дээ. Тэгээ Nico O'Reilly байраа алдсан байсан. Гэхдээ сайн тоглолтын дээр гараанд гараад үнэхээр супер тоглолоо. Хүмүүс тоглоомоор бас нөгөө ирүүний маска аваад супер болчлоо гэдээс тоглоом хийж исэн. Эхний үед Jude Bellingham галзуу байсан. Үнэхээр супер хамгаалт довтлогоо шилжилт. За ер нь тэгээ Англиас одоо Kane бол нэг харагдсангүй. Anthony Gordon гооло хийлээр Morgan Rogers гараанд гарсан үргээ гүйцэтгэлээ. Declan Rice довтлогооны одоо pre-assist гэдэг шиг те. Morgan Rogers-ийн дамжуултын өглөө гээд яг үнэндээ Англиас муу тогсон бол байсангүй. Хамгаалтууд бол супер байлаа. Зүгээр гол нь шүмж нь юу гэхээр хитрхи эрт хамгаалчлаа гэдэг юм байгаад байгаа байхгүй те. Үнэхээр Месси байгаа тулдаа хожлоо бас. Яг гоо Lautaro Martinez, McAllister хийн Enzo Fernandez супер байлаа л да. Тэрийг үгүйсэж байгаа юм биш мэдээж төгсгөл баа. Гэхдээ Месси байж иж тэр төгсгөлүүдийг ол харж байна. Месси байж иж тэр дамжуултуудыг өгч байна. Хоёр тусдаа шон онлоо. Би Андорог бол нэг хөндлөвч онсон санагдаад байна. 72 дээр санаж байна. Ezri Konsa оруулж иж бүр 5-3-2 болсон те. Бараг 5-4-1. Тэр бол одоо маш буруу боллоо. За тэгтээ одоо Анхер Месси тулдаа энэ хамгаалтыг зүслээ. Үнэхээр гайхалтай байлаа. Английн хамгаалтанд бол харамсах юм үнэхээр байсангүй. Гэхдээ бүтэн тоглолтын агуулгыг харах юм бол Англи яг үнэндээ олон довтлоогүй. Аюултай ганц боломж гарснаа гол хийсэн. Өөр одоо тийм олон довтлоо юм бол хийсэнгүй. За тэр бол бас одоо нөгөө талаараа том шүүмж гэж үзэж байна. Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг хэн сайн таах вэ? Та Social Play аппликейшний нэмэлцээсээр орж тааварт оролцоод дараах шагналын эзэн болох боломжтой. 2 дугаар шатны 3 супер ялагч, PlayStation 5, ширээний хөл бөмбөг болон албан ёсны jersey, хөл бөмбөгийн бөмбөг тус хожно. Үүнээс гадна та гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо өөрсдийн лигийг үүсгэж хэнэн хамгийн сайн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг таахаа тодруулаарай. Social Play. Enzo Fernandez ямар амар зүтгэлтэй юм бэ? Энэ дэлхийн аварга Paredes бүр галзуу байна. Paredes төвийн хагас дээр зүгээр 3 уушигтай 4 үлтэй мотор шиг зүгээр юу ч болоод байгаа юм те. Сүүлд Rodrigo de Paul сэлгээгээр орж ирээ тэр 2-3 дамжуулт яг Trent Alexander-Arnold-ийн өгдөг шиг англи гиснээс те. Alexander-Arnold-ийн өгдөг шиг, De Bruyne-ийн өгдөг шиг, эд үеийн Beckham-ийн өгдөг шиг одоо юм. Хөл бөмбөгийн түүхэнд world class баруун жигүүрээс өгдөг хүмүүс шиг л 2 дамжуултыг өгсөн. Яг дандаа тэгдэг биш Rodrigo de Paul. Гэхдээ сая бол тийм одоо өгч л айл алных гол болоогүй ч гэсэн тийм ээ. Тэгээд бас англи дээр нэг марцсан. За хамгаалж байгаа. Окей. 5 хамгаалагчтай 5 төвийн хамгаалагч. За тэгээ уртлыг бүгд очоо. Ерөнхийдөө яг үүрэг ройлоороо харах юм бол байрлаар харах юм бол бараг 5-4-1 5-3-2 95-4-1 дээ бараг тийм. Яагаад Enzo Fernandez зай өгж байгаа юм бэ? Энэ тоглолтын дээр тэр Fernandez гол хийгээс өмнө би 2 байна уу 3 удаа маш аюултай зөвлөлтийг хийдэг штэ. Нэгийг нь Pickford таагаад гаргадаг. Өөр нэг 2 зөвлөлт нь бол нэг үлээ 2 зөвлөлт нь аюултай хүчтэй ч гэсэн хаалгаа өнөг. Тим зөвлөлтийг нь мэдж байгаа тоглоо McAllister хийн хоёр бол тийм. Зөвлөлтийг мэдж байгаа тоглогчид байгаад яагаад бүгд 16 руугаа орж хамгаалж байгаа юм бэ? Энэ цагийн урд ганцхан тоглож байсан. Гэтэ тэр тоглогч ерөөсөө Месси бөмбөг өглөө энэ цаг нэг хүрэлтээр л аргалж байгаа. Солгоогоороо тогтохдоо тэр тоглогчийг арлал баруун дээрээ сул гаргаад цөм төгч байгаа. Амар төгсөл тэр бол галзуу. Тэрэн дээр том алдаа гарч байгаа. За дараа нь тэгээд хожлын гол дээр дундуур нь би түрүү мартсан болохоор өөр рекордыг нөхөж хийж байгаа шүү. Хожлын гол дээр McAllister-ийн цохилт яг хиний Pickford-ийн зүүн шонг ойж гарч ирээд өвгүүдээр Jed Spence-тэй Месси өсөлдөж байгаа. Тэгэж гарч ирэнгүүтээ хөндлөн дамжуулт гэж баруун нараа те. Jed Spence-ийн урд нэг нь очоод тэгээд Jed Spence ард нь байсан. Тэгээ 2 хүн байгаа мөртлөө тэгээд яг Мессиг урд бол нэг нь угаан тэгээ алдчихж байгаа шүү дээ. Тэгээ баруун дээр хөндлөн дамжуулт өгөөд Lautaro Martinez энэ үйлрэл бол одоо Интерт тийм олон бас тоглож болж чадаагүй гэмтлэлтийн асуудалтай байсан. Тэгсэн мөртлөө Serie A-гийн мэрэгэн бууч болсон. 2024 онд Copa America төрүүлэхэд ёстой жинхэнэ Аргентиныг чирж Copa America төрүүлсэн. Месси бол тэр Копагаар бол бараг тоглоогүй шахуу гэмтэлтэй формгүй байж байгаад ер нь бол Lautaro супер тоглоод бол төрүүлсэн шүү дээ. Өмнө нь бол одоо 2022 оны дэлхийн аваргаар Julian Alvarez бол одоо эхний тоглолтод Lautaro гараад муу тоглоо Сауди Арабид хожигдоо тэгээд дэлхийн гарч Alvarez
Суарес гарч ирээд тэгээ мундаг тоглоод дуусгацсан. Гэхдээ Лаутаро бол одоо орой оройны дэлхийн аваар гарч одоо пенальти ялангуяа оруулж исэн бол сая одоо Лаутаро ингээд орж ирээд хожлын голыг хийлээ. Хасагдах шатны 3 тоглолтод орж ирээд чухал үүрэг ролтой байлаа. Өмнөх тоглолтод хожлын гол биш ямар ч орж ирээ гол оруулсан. За тэрний өмнөх дээр ассист өгсөн гээд ингээ 3 тоглолтоор алаа сэлгээгээр орж ирээд хасагдах шатн дээр одоо голын оролцоотой ийм одоо супер тоглолтыг бол Лаутаро Мартинес үзүүллээ. Тийм тэгээд Лаутаро Мартинесийн мөргөлт супер байлаа. Мессигийн ассист супер байлаа. За тэгээд бичсэн байсан яриаар өөрөөршлөө. Одоо би жогоо дээр ч гэсэн ярьдаг те яг миний хувьд аль нэг баг тоглолч гэхээс илүү хөл бөмбөг миний хувьд илүү гоё. Яг спорт номер 1 нь тийм ээ. Гой тоглолт болж байвал гой тоглогч гоёлоо байл гэдэг утгаар илүү үздэг. Тэр талаас нь ингээ бодохоор энэ Аргентин бол бас үнэхээр драмтай супер гарч ирж байна. Английн өмнөөс бас харамсалтай байна. Энэ гоё бүрэлдэхүүн яагаад жишээ нь Фанатоны хувьд би Ливерпулийн бас давхар фэний хувьд жишээ нь ингээд яагаад Трентийг авч явахгүй юм бэ гэдэг юм ярьж байгаа. Тэр одоо окей. Энэ одоо яригдахад бол өнгөрчлөө л дээ зүгээр тэгтэл жишээ нь тийм. Тоглооны хөлбөмбөг үзүүлэхгүй гэдгийг мэдж байгаа учраас авч явж явахгүй байхгүй тий. Тэгээд Southgate ингээд хитрхи хамгаалаад байсан. За тэгээд одоо том тэмцээн төрүүлж байгаа туршлага байгаагүй инээ тэр одоо хангалттай суурийн тавиад одоо мундаг аваа явчлаа тий. Одоо түүхэл бол дараагийн ингээд хэмжээнд навчиж одоо цом авах сурцсан юм а гэдгсэн. Тэгээд одоо довтлохгүй довтлох нь гол нь биш. Одоо цом авах гэж тий үр дүнгийн төлөө тоглоно гэдэг юм ойлголттойгоор одоо жишээ нь Cole Palmer, Foden, Trent за довтлох талаасаа за тэгээд Maguire-ыг бас орчихсон тий. Тэгээд тэр шийдвэрэнд өнгөдөө хурж нэг үгүй боллоо. Тэр талаас нь бодох юм бол англи харамсалтай байна яг үнэндээ. Миний хувьд одоо финал бол ингээд би яллаа. Юу гэхээр Испани ч утсан Аргентин ч утсан надад гоё. Би бол айл алигийн тултанд дэмжиж байгаа. Үнэхээр аль нь ч утсан гоё зүгээр надад гоё тоглолт болоосоо гэж бодож байна. Энэ тоглолт шиг тийм хатуу ширүү эхлэхгүй бах. Хэрүүл маргаангүй тоглолт болоосоо шүүгч мөгч асуудалгүй тоглолт болоосоо хэн ч утсан гоё байна. Месси гэдэг энэ агуу тоглогчийн дэлхийн аваргаар ингэж тоглож байгааг үзнэ гэдэг бол би зүгээр хөл бөмбөгийн фанат хүний хувьд аль багийн дэмжигч үгүй нь хамааралгүй зүгээр л хөл бөмбөгийн фанат хүний хувьд ингэж шууд үзээд мэдрээд явж ийн гэдэг бол нэр төрийн хэрэг байна. Яг үнэндээ миний хувьд. За хүрэл медалийн төлөө Франц Англи байгаа. Бас нэг хүрэл медаль дээр зүгээр бодож байгаа юм гоё нээлттэй тоглолт болох уу гэж бодож байна. Тэгэж найдаж гоё олон гоолтой тий. Ягаад тэгэхээр том усууч бас ач холбогдож жоохон баг өгдөг. Английн хувьд 18 онд одоо шүүгэн дээр тожигдчиход хүрлийн төлөө Бэлгтэй тоглоод Бэлэг тожигдсон шүү дээ. Тэгээ Бэлэг юу авсан хүрэл медаль авсан. Бодоол юм л да. Франц ч бол дэлхийн аваргын алтан мөнгө ингээд дараалаад авчлаа. Магадгүй Англи одоо хожоод хүрэл медаль авах бас гоё юм шиг тий. Богдогдчихээн. Тэгээ дараагийн евро гэхэд бол Англид маш том боломж байгаа. Талбай дээрээ зохион байгуулж байгаа Британд болж байгаа тий. Еврогоор бол одоо фаворит байх ёстой, төрүүлэх ёстой. Одоо энэ дэлхийн авараар ингэж хасагдчихад одоо том фаворитуудын нэг нь байж хасагдчихад юу гэдэг еврогоор төрүүлж чадахгүй бол одоо энэ generation ингээд дуусгаад байна шүү дээ. Ер нь бол хэдийгээр залуу тоглогч байгаа ч гэсэн одоо Kane Mane generation бол дуусгаад байна шүү дээ. За тэгээ түүхлийг үргэлжлүүлэх үгүй юу гэдэг нэг юм сонирхолтой. Английн фанатууд илүү мэдж байгаа. 28 оны евро дуустал гэрээтэй байгаа үгүй юу би санахгүй байна. Хэрвээ тийм байгаа бол түүхлийг одоо халах уу эсвэл үргэлжлүүлэх үү гэдэг сонирхолтой юу байна шийдлээ. Хэрвээ зөвхөн энэ дэлхийн аварга дуустал гэрээтэй байсан бол өөр тасалжуулагч авчрах уу үгүй юу гэдэг нэг юм сэдвэл одоо яригдаж эхэлж ийн л та. Тэгээд яригдаж эхлэх байх гэж бодож яригдаж эхэлж байгаа жоохоо би ч интернет ч ороогүй л явж байна. Лионел Скалони. За Скалониг магтахгүй болохгүй. Скалони бол одоо маш дутуу үнэлэгддэг тасалжуулагч гэж бол би бодож байна. 2 Копа Америк авууллаа. Одоо ингээ 2 дэлхийн финал гаргалаа. Нэг нь хожлоо тий. Энэ бол ингээ дэлхийн хөлбөмбөгт одоо маш ховор байхгүй юм одоо. Тэв дэлхийн аваргын 4 тэмцээнээ дараалал финалдсан удаа байхгүй. За 3 финалдсан 3 нь авсан түүх бол 2 байдаг. Нэг нь Аргентин өөрөө тий. 21 оны евро 22 оны 21 оны Копа Америк 22 оны дэлхийн аварга 24 оны Копа Америкад авсан. За Испани мэдээж байдаг. 8 оны евро 10 оны дэлхийн аварга 12 оны евро байдаг. За тэгвэл одоо Испани хувьд бол ингээд евро авчаад одоо дэлхийн аваргын финалд бол гарч ирж байна. За Аргентины хувьд ингээд 21 оны Копа төрүүлчлээ. 22 оны дэлхийн аварга төрүүллээ. 24 оны Копа төрүүллээ. За ингээд 26 оны дэлхийн аваргын финалд гарч байна. За энэ бол одоо зөвхөн Өмнөд Америк гэхгүй дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд гайхалтай том амжилт болчихно. Тэв дэлхийн аварга 4 финалд нь гэдэг 3-д нь төрүүлсэн. За нэгд нь төрүүлэх боломжтой. Ямар ч Месси байсан, ямар ч Месси байгаагүй байсан. Тэ энэ бол зүгээр гайхамшигтай амжилт байхгүй. Мэдээж Месси том хэрэгэн л том оролцоолтой ойлгомжтой зүгээр. Гэхдээ дээрэс нь энэ Мессигийн 90 тойронд байгаа тоглогчид тэдний сэтгэл зүй, хичээл зүтгэл те үнэхээр супер юм аа. Тэгээд Скалони ганцаараа биш. Арын албанд одоо суперуд байна. Роберто Аяла гэж одоо мундаг хамгаалагч байсан. Валенсиа тоглодог байсан. Маш өндөр өсөлтөг мундаг лидер Аргентины супер хамгаалагч байсан. Валтер Адриан Самуэль гэж Рома Интер тоглож исэн одоо бас дэлхийн цагтаа дэлхийн номер 1 2 хамгаалагчд ордог юм хамгаалагч байсан. Пабло Аймар те Марадона зодог тайснаас хойш Мессиг мундаг болох хүртэл хоёрын хооронд бол одоо олон Аргентины классик 10 дугаарууд бол Марадонагийн залгамжлагч гэж яригдчихсэн нэг нь шүү дээ. Тэд нар дундаа одоо хамгийн сайн шүү. Ер нь бол одоо Ариэл Ортега, Хавьер Савиола одоо хин байдیں۔ Зөндөө олон тоглогчдойсэн. Гэхдээ тэд нар дундаа ер нь бол би Аймарыг хамгийн сайн тоглогч нь гэхэд боломжтой гэж бол бодож. Яг Рикелме амар л да. Гэхдээ карьер нь баг Аймар илүү баг. Тэгээ Аймар арын албанд бай те Аяла Самуэль Аял
бид нар амар гэж ярьдаг байсан. Ийм одоо супер тоглогчд арын албанд маань Scaloni өөрөө шийдэ тоглодог байсан. Тэгээ Scaloni бол магтахгүй байхын арга алга. За ингээд дэлхийн аваргын финалд Аргентин, Испани гэсэн одоо нэг юм миний хувьд бол ямар ч байсан. Зарим хүмүүс одоо миний хувьд дэлхийн аварга дуусчлаа гэж тэгжсэн. Миний хувьд бол ямар ч тач үнэхээр гайхалтай ийм гой финал бол гарлаа. Аргентин бол би дэлхийн аваргын өмнө л ярьжсэн жогоор ярьжсэн. Аргентин бол сайжирж орж ирж байгаа шүү. Муудж байгаа биш ээ. Хүмүүс сэлгсэнгүү гэж буруу яриад байна гэж би бол хэлжсэн. Яагаад тэгэхээр би зүв байх гэдэг биш байхгүй. Гол юм нь юу гэхээр өмнөх дэлхийн аварт төрөөсөн бүрэлдэхүүн ерөөсөө Otamendi хий хоёрыг стоцвол яг Di Maria тий. Otamendi, Di Maria, Messi 3-ыг стоцвол маш залуу бүрэлдэхүүн байхгүй. Тинейжер биш. Гэхдээ аюулгүй залуу. Дөнгөж 20 гарцгааж байгаа 24-5 ид үдээрээ явж байгаа юм гараа. Дөнгөж ч одоо Otamendi яг сэлгэнд байж Di Maria зодог тайллаа. Тэгээ ингээ ороод ирэнгүүт нөгөө бүгд туршлагачсан. Дунд нь Copa America авцсан их их нь. Тэгээд ийм туршлагачсан, тусдаа лиг мигтэй том болчихсон тий. Одоо Lautaro ч Serie A төрүүлсэн одоо ингээд тэр хооронд Serie A-д 2 ч төрүүлчлээ. Хамгийн супер тоглогч байна. Интер Миланы түүхэнд бүх цаг үеийн одоо мундаг тоглогчдын нэг болцсон байж байна. Орон гарын хэцүү Челсигийн л одоо лидер болсон Caicedo тэр хоёр тий. Мундаг тоглож байна. Гэдэг ч юм уу. За Paul бол яг Аргентин явсан ч гэсэн биш Интер Майами явсан ч гэсэн сайн байна гэд. Одоо Nahuel Molina сайн хэмжээлж сайн байсан шүү дээ. Ингээ харах юм бол ерөөсөө муудж байгаа биш байгаа. Тэрийг бол харууллаа. За өчтөр Luis de la Fuente бас нэг зөвхөн яриа өгсөн байлээ л дээ. Юу гэхээр бид нар бол хамгийн шилдэг тоглогчтой багтаа тулсан. Гэхдээ хамгийн шилдэг баг нь яллаа гэж хэлсэн байл. Тэрийг олон аналистууд Испани бол хамгийн шилдэг баг нь байна. Франц бол одоо довтлоо супер. Гэхдээ яг баг гэдэг утгаараа багийн нэгдмэл байдал хоорондын ойлголцол гүйцэтгэлтэй нэг нь нөгөөгөө нөхөх. За энэ тал дээр бол одоо Испани бол одоо хамгийн шилдэг нь ялтчгүй байна. Юу гарсан ч Аргентин гарсан ч Англи гарсан ч Испани бол фаворитүүдтэй гэж маш олон хүмүүс бичсэнийг бол би уншсан. Тэгээ одоо финалыг ингээ харах юм бол фаворит гэх юм бол ялч Испани байна. Гэхдээ Месси бяцхан бэйби байхад нь одоо усанд оруулж зураг авалтанд орж явсан Лионел Месси, Ламин Ямалтай дэлхийн аваргын финалд таарж тоглохоор боллоо. За энийг бол одоо жилийн өмнө хэлэх юм бол итгэмээргүй юу яагаад байгаа юм бэ гэж хэлэхээр л юм байлаа. За тэгээд матч дээр recap-ийн хамгийн урт дугаар байлаа. Хамт байсан бүгдээр нь баярлалаа. Review энтгч Social Play хамт олондоо баярлалаа. За одоо Social Play-ийн нэмэлтсээр ороод тоглолтын үр дүн та хоёрхан тоглолт үлдлээ. Хүрэл болон алтын талаа тоглолт үлдлээ. 103 104 дэх тоглолтууд үлдлээ. Тэгээд та хэд маань бас одоо нэмэлтсээр ороод үр дүнгуудээ таалцгаагаараа 3 супер шагнал тодруулна шүү. PlayStation 5 аав нэг хүн, за нэг хүн оригинал өмсгөл болон ширээний хөлбөмбөг аван. За тэгээд 3 дахь хүн нь бол одоо энэ жилийн дэлхийн аваргын албан ёсны бөмбөг болох Trionda бөмбөгийн эзэн болох нь шүү. Тэгээд идэвхтэй оролцоороо 2хан тоглолт үлдлээ шүү. За тэгээд матч дээр recap маань ганцхан дугаар үлдлээ. Финалийн дараа нэг дугаар гарна. За тэгээд хамт байсан энэ хугацаанд хамт байсан бүгдээр нь баярлалаа. Сэтгэлдүүдээ гой хуваалццаагаараа. Тэгээд дараагийн дугаараараа сүүлчийн дугаараараа уулзтлаа. Баярлалаа.